Vegan. Intelligent people choose it. Our programs offer many languages. Please visit suprememastertv.com/schedule. In Mongolia, this vegan delicacy is not only enjoyed in the Lunar New Year, but it is also an effective daily health-boosting food with an abundance of nutrition. Nourishing traditional Mongolian airtight cooking, Part 2 of 2 vegan Banshtetze tea dumplings. Watch on to find out more. Today's show will be presented in English and Mongolian with subtitles in Arabic, Aulacese, also known as Vietnamese, Chinese, English, French, German, Hindi, Indonesian, Japanese, Korean, Mongolian, Persian, Russian, Spanish, and Thai. Saroye means hello in Arak, an indigenous language spoken in Sakhalin Island, which is located at the far eastern end of Russia. I am Oleg. The Sakhalin people are grateful for your commitment to a peaceful vegan world. May you always be protected in heaven's grace. Welcome to our show, Nourishing Traditional Mongolian Airtight Cooking, Part 2 of 2, Vegan Banshtetze tea dumplings. Mongolia is famously known as the land of blue skies, having over 260 sunny days in a year. It is a land of extreme weather conditions where winter is extremely cold and long, lasting from early November to March. Its summer has pleasant temperatures in most regions, while spring and autumn are mostly cool but somewhat unpredictable. To cope with the various conditions, the Mongolian people have developed a particular set of diet recipes suited to their weather and environment. They believe that sealing food in an airtight manner when cooking is a better way to preserve nutrients that improve overall health. Miss Soil treated us to a delicious dough-covered vegetable soup last Sunday. Today, we are delighted to have her back to show us how to make tea dumplings the Mongolian way, which boosts the immune system and helps regain strength when recovering from exhaustion or illness. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Энэ удаа бид монголчуудын идэх дуртай банштай цайг хийж үзүүлэх гэж байна. За, баншиг бэлтгэхийн тулд мэдээж эерэг бидэнд гурил хэрэгтэй. Мөн уураг, шимт хичээлээр баялаг хэд хэдэн төрлийн ногоор нь за мөн амталгаанд зориулж хэд хэдэн төрлийн ургамлын гаралтай амтлагчууд орно. За эдгээр зүйлийг бид тусгай аргаар бэлдсэн цайндаа хийж ашигланаа. Ингээд цайндаа бид ургамлын гаралтай сүг хийх болно. За ургамлын сүгээ гаргахад бид энэ сүг гаргадаг төхөөрөмжийг ашиглах болно. За хэрвээ ийм төхөөрөмж байхгүй бол гэртээ байгаа миксерээ бас ашиглаж болно. За, овёс, наран цэцгийн өөр, үүсний самраа бүгдээрээ төхөөрөмж рүүгээ хийцгээе. За, дээрэс нь 1 литр 200 г ус хийцгээе. За, ингээд төхөөрөмжнийхөө тагийг тавиад залгуурт залгаад ингээд 15 минутын дотор ургамлын гаралтай сүм маань халуунаараа гарч ирэх болно. За одоо бүгдээрээ гурлаа зурнаа. За бидэнд 160 г хэмжээтэй улаан будаан гурил,
За гурлаа савн дотроо хий. За гурил ус хоёрын харьцаа ерөнхийдөө 2-1-ийн харьцаатай байдаг. Ингэвэл одоо гурил маань өтгөн шингийн хоёр нь яг сайхан таарж өгдөг. Тийм болохоор бид 80-аас 90 г орчим ус хийж өгье. За гурлаа хатуу зурчих юм бол дараа нь нэлтгэд жоохон хүч шаарддаг. За ингээд зурсан гурлан дээрээ давгаар юм уу эсвэл тагаар битүүлж тавиад ингээд 20 минутын хугацаанд гурлаа амраая. За одоо бүгдээрээ баншныхаа ногоонуудыг хэрчиж бэлтцгээе. За хамгийн эхлээд мөгнөөсөө эхлээд хэрчье. Эхлээд мөгнийхөө ишийг нь хэрчээд ингээд тусад нь тавьчих. За үлдсэн хэсгийг нь жижигхэн хэмжээтэйгээр хэрчиж өгнө. За эхлээд урт нарийнхан хэмжээтэй ингээд хэрчиж өгье. За одоо энэ мөөгөө хөндлөнгөөр нь барьж агаад залуунгаа мөн адилхан жижигхэн хэмжээтэй хэрчин нарийнхан ингээд зүсээд өгнө. За ингээд нарийнхан зүссэн луунгаа 4 юм уу 5 шигээр ингээд багцалж барьж агаад урт нарийнхан зүснэ. За одоо нарийнхан хэрсэн луунгаа дахиж хөндлөнгөөр нь бариад жижигэлж хэрчнэ. За одоо дараа нь шар борцгоны уургаа хэрчнэ. Ингээд уртааш нь нарийнхан зүсэж өгнө. За энэ шар борцгийн уург нь эхлээд хатаасан хэлбэртэй байсан. За түүнийгээ бид нэр халуун бүлийн усанд дэвтээгээд за дараагаар нь хүт усанд 2-3 удаа сойгоод бэлдсэн байгаа. За ингэж дэвтээснээрээ хэмжээ нь 2 дахин өсдөг. За одоо чинцаагаа хэрчье. Ингээд хамтдан барьж агаад жижиг хэмжээгээр хэрчнэ. За чинцаа маань маш содон үнэр амттай байдаг учраас баншинт маань маш сайхан амтыг нэмжих болно. За ингээд хамгийн сүүлд яншуугаа хэрчнэ. За хамтдан барьж агаад бас жижиг хэмжээтэй болгоод хэрчиж өгье. За яншуу ч гэсэндээ маш сайхан ахилам үнэр амттай байдаг. За ингээд банш маань уурагтай, амин дэм агуулсан ногоотой, навчит ногоо ургамалтай. За ийм сайхан тэжээллэг маш болох нэ. За одоо дээрэс нь амтлагаа хийнэ. За хар перц гээд 1 г орчим. Сая гонч ч гэсэн бас 1 г орчим байсан. За дээрэс нь цагаан гааны нунтаг 0.5-аас 1 г орчим байхад болно. За цагаангаа хүний биеийг бас дулаацуулах үйлчилгээтэй байдаг. За бага зэргийн давс хийж өгье. Цуунаасаа бага зэргийг хийгээд за дээрэс нь гүнжтийн тос хийж өгье. За гүнжтийн тос маш сайхан амттай болгож өгдөг. За ингээд баншныхаа шанзыг сайтар хутгаж өгье. За маш сайхан өнгө алгалсан ийм гоё шанз болсон байна. Дээрээс нь өнөр нь бас сайхан өнөртөж байна. За бид нэр баншныхаа шанзыг бэлдэж дуслаа. Fantastic viewers, we will go for a stroll along the prairie and breathe in the fresh air. Please stay tuned to Supreme Master Television. We will be right back.
Don't be just a leader. Be a great one. A vegan leader. Delightful viewers, welcome back to our show, Nourishing Traditional Mongolian Airtight Cooking, Part 2 of 2, Vegan Banshta Tea Dumplings. Miss Soil will continue to show us how to prepare the tea dumplings. За одоо гурил маань элдэж хэрчгэд бэлэн болсон байгаа. За гурлаа модон дээрээ тавихаас өмнө эхлээд хураа гурил цацаж өгье. Ингүүл наалдахгүй. За одоо энэ гурлаа бид нэр 2 тэнцүү хэсэгт хувааж өгнө. За ингээд нэг хэсгийг нь түр буцаагаад савн дотроо тавьчих. За энэ хэсгийгээ бид нэр урт нарийнхан хэмжээтэй болгож өгнө. За ингийн тулд гараараа базаад 2 дэш нь сонгож өгнө. За жоохон татаад. За бас ингэж илтээд. За дахиж татаж сунгаад. За одоо энэ гурлаа 1 хорооны үений хэмжээтэйгээр жижигэн хэрчиж өгнө. За 1 ширхэг гурил ойролцоогоор 9 г орчим болоход яг болох бах. За одоо дараагийн алхам бол гурлаа нэгээр нь илтнэ. За эхлээд модон дээрээ гурлаа жоохон цацаад өгчээ. За ингээд хураа гурлан дээрээ гурлаа баг зэрэг 2 талаас нь ингэж дарж өгөөд ингээд бүх талаас нь За ингээд 1 шиг гурил маань 6 см орчмын диаметртэй 1 мм-ийн ийм зузаантай байхад яг болно. Хураа гурил цацаж өгнө. За ингээд бол гурил маань наалтчихна. За энэ банш бууз хийх нь одоо монголчуудын уламжлалт цагаан сарын баярын өдрийн гол ажил байдаг. Цагаан сарын бууз баншийг бэлтгэхдээ за гэр бүлийн гишүүд бүгдээрээ тойрч сууж агаад халуун дулаан яриа өрнүүлж агаад ингэж хийдэг ийм заншилтай. За одоо бүгдээрээ хамгийн чухал ажил болох банш чимхэх ажилдаа орцгоё. За бидний түрүүний бэлдсэн баншны маань шанц энд байна. За бид нэр цоо тос зэрэг шингэн амтлагчуудаар амлсан учраас доороо бас шингэн нь тунцсан байгаа. За тийм учраас сайдар хойлоод дахиад 1 утгаад өгчээ. За ингээд бүгдээрээ баншаа чимхэж эхэлцгээе. Нэг баншиндаа за 1 халбагны тал эртээ шанцнаасаа хийж өгөөд за чимхэхдээ гурлынхаа голоор гэж чимхэд за ингээд 2 талаас нь дээш нь өргөөд за ийм байдлаар чимхэхэд болно. За ингээд 2 талаас нь шахаж өгөөд ингээд ийм хэлбэртэй баншуулж байна. За банш чимхэх хэд хэдэн төрлийн арга байдаг. За энэ удаадаа бид нэр банштай цай хийж байгаа учраас банштай цай хийхэд хамгийн тохиромжтой байдлаар нь ингээд чимхчээ. За баншныхаа шанцыг хийхдээ за шүүснээс нь аль болох за багахан хийж өгөх хэрэгтэй. За тэгэхгүй бол банш чимхэх явцад бас сайн чимхэхдэггүй байх талтай. Хамгийн сүүлийн 2 баншаа чимхнэ.
За ингээд бид нэр баншаа чимхэж дуслаа. За одоо дараагийн алхам бол бид цайгаа хийнэ. За ингээд хайруулын тавгандаа бид нэр бага зэргийн тос хийж өгье. За дээрэс нь шар будаага хийн. За дээрэс нь арван гурлаа хийж өгье. За ингээд мөгниш. За одоо галаа дунд зэргийн хэмжээтэйгээр асаая. За ингээд тосондоо хийсэн орц найрлагуудаа хамтд нь хутгаад бага зэрэг хуурж өгнө. За ингэж бэлдсэн цайг илүү амттай болохоос гадна мөн алжаал ядаргаа тайлж биеийг сайхан амрааж өгдөг ийм үйлчлэгээтэй цай байгаа. За хэрвээ хэтэрхий түлэгдэж наалтгаад байвал галаа жоохон багасгаж болно. За бидний түрүүн хийсэн арван гурил бол монголчуудын тусгай аргаар бэлтгэдэг арван гурил байгаа. Хэрвээ ийм гурилыг олох боломжгүй болвол энгийн гурил бас оронд нь хэрэгжилж болно. За энэ ургамлын цайг Монгол орны ойхээр хөвч тайгаар ургадаг энэ олон төрлийн цайны ургамлыг ингээд хатааж бэлдсэн. За монголчууд голдуу цайны ургамлыг нь ингээд тусад нь саунд хийж чанаад дараа нь банштай цайндаа тусад нь бэлдэн цайгаа хийдэг. Харин энэ удаад бид нар илүү төхөм хэлбэр байх үднэс нь бодолтой цай ашиглаад ингээд халуун усанд хандалж бэлтгэсэн байгаа. За энэ цайгаа бид нар одоо хий. Жаахан хутгаад өгчээ. За одоо тагийн таглаад галаа дунд зэргийн хэмжээнд тааруулаад ингээд 3 минутын хугацаанд буцалгана. За энэ хугацаанд шар будаа за мөгний иш маань хагас болцтой болсон байх болно. За ингээд цай маань 3 минутын хугацаанд буцалсан. За одоо дээрэс нь бид нэр бага зэргийн давас хийж өгнө. За дээрэс нь бидний өөрсдөө бэлтгэсэн ургамлын сүгээ хийж өгнө. За 2 хүний идэх хэмжээнд тааруулж байгаа учраас 1 литрээс 1 литр 200 жим хэмжээтэй за ургамлын сүгээ хийчи баншаа хийнэ. За ингээд алхуурхан баншаа хийж өгөөрэй. Хитрхи холоос хийчих юм бол улаан цай маань дээшээ үсрээд гарыг нь түлэх магадaltaй. За ингээд тал тал тийш нь тараагаад ингээд баншаа хийлээ. За одоо бага зэрэг хутгаж өгье. За ингээд алхуурхан. За хэрвээ таны тоогоо бага зэрэг түлэгддэг хандлагатай бол бас доогуур нь сайн хутгаж өгөөд за шар будаа маань наалцсан эсхийг бас шалгачих хэрэгтэй. Одоо тагийн таглая. Ингээд галаа жаахан нэмж өгөөд дунд зэргийн гал дээр за 10 минутын хугацаанд буцалгая. Бүгдээрээ дэше хөвөд гараад ирсэн байна. За тэгэхээр одоо банштай цай маань бэлэн болсон байна гэсэн үг. Ингээд бүгдээрээ банштай цайгаа тагуулцгаая. За эхлээд цайнаас амсаж үзье. За энэ бол ерөөсөө Монголын тусгай аргаар бэлдсэн хидтэй цайны амт бол ерөөсөө яг ийм байдаг. Маш сайхан амттай. За мөн уухаар алжаал ядаргаа тайлагддаг юм үйлчлэгээтэй байдаг. Баншны маань амт маш сайхан тийм содон амт амтагдж байна. Яг тийм байгалийн амттай мэдрэмж төрүүлж байна.
За баншны маань доторх шанз нь маш сайхан өнгө халгалсан, сайхан өнгөтэй харагдаж байна. За дээрэс нь дотор нь уураг, мөн амин дэм болон эрцээр баялаг ийм сайхан эрүүл тэжээллэг амттай банш болжээ. Ingredients. For all ingredients, please use organic versions if available. For the vegan dumpling wrappers, the ingredients are 160 grams of all-purpose flour, 80 grams to 90 grams of water. For the vegan dumpling filling, the ingredients are 30 grams of mushrooms, 10 grams of soy protein, 40 grams of carrot, 15 grams of celery, 10 grams of cilantro. Seasonings, 2 pinches of salt, 1 gram of brown black pepper, 1 gram of cumin powder, 1 gram of ginger powder, 1 tablespoon of sesame oil, 1 tablespoon of soy sauce. For the plant-based milk, the ingredients are 15 grams of oats, 10 grams of sunflower seeds, 10 grams of almond kernels, 1.2 liter of water. For the tea base, the ingredients are 7 grams of barley flour, 30 grams of millet, mushroom stems, 200 milliliter of infused black tea, 2 pinches of salt, 1 teaspoon of vegetable oil. Brilliant viewers, we are so glad to have you with us on our show today. We hope our shows have inspired you to try out new vegan cooking ideas. Up next is The Traveling Businessman and the Trustworthy Ghost, Part 6 of 6, on Between Master and Disciples, right after Noteworthy News. May your kind and compassionate words and deeds bring comfort, joy, and happiness to all beings. Have a great day. For free international vegan recipes and for language availability, please visit suprememastertv.com/VEG and suprememastertv.com/schedule. Pour des recettes véganes internationales gratuites et voir les langues disponibles, veuillez visiter suprememastertv.com/VEG et suprememastertv.com/schedule. Para recetas veganas internacionales gratuitas y para disponibilidad de idiomas, visiten suprememastertv.com/VEG i suprememastertv.com/schedule. Po międzynarodowe wegańskie przepisy i dostępność języków prosimy zobaczyć suprememastertv.com/veg oraz suprememastertv.com/schedule. Heaven is watching. Stop warring.